За сайн байна уу? Сонн байна. За өнөөдрийн уншлагаар бүгдээрээ та бодож буй зүйлийг хийвэл сайн үр дүнтэй байж чадах уу гэдэг асуултыг харах болно. Энэ асуултыг ямар ч сэдвт, ямар ч нөхцөл байдалд ашиглаж болно. Хэрвээ та энэ уншлагын бичлэгийг татагдаад энэ урдгаа 3-4 зураглалаас аль нэгт татагдаж байвал таны хариулт байгаа гэсэн үг юм аа. За 3 групп байна. Группүүдэд танилцуулсны дараа асуултуудад танилцуулж өгье. Яагаад бол хүн болгон асуултуудыг бол нэг сонирхдаггүй. За групп номер 1 Aestibus мэрэг төлгийн сахиусан тэнгэр гэдэг үзэр байна. За ийм хясаатай. Энэ дандаа жинхэнэ байгалийн хясаанууд байгаа. Хясаа дунгууд байгаа. Групп номер 2 Шилигэл цасны сахиус. Ийм дунтай. Бас байгалийн дун байгаа. Групп номер 3 Исрафэл дуу хөгжмийн сахиусан тэнгэр. За дун хясаа нь болохоор ийм байна. За одоо асуултуудыг танилцуулж өгье. Бичлэг нь 2 хэсэгтэй. Эхнийх нь хэсэг дээр нь таны бодож буй зүйлийн чанарыг нь харж өгөх болно. Энэ энергийн шалгалт болоод групп нь таны групп мөн үгүй юу ойлгомжтой болох болно. За энэ зүйлийг хийвэл яах вэ гэдэг асуултыг харна. Энэ зүйлийг хийхгүй бол яах вэ? Энэ үйлдэлийг хийхгүй бол яах вэ? Энэ үйлдэлийн сайн ба муу зүйл, сахиусны зөвлөгөө, сэдвтэй холбоотой нэмэлт асуулт гэж харж өгөх болно. За нэмэлт хэсгээр нь болохоор ямар сахиуснууд таны энэ үйлийг дэмжиж хүсэж байна вэ гэдгийг харж өгнө. За таны оршлын утга учир ба хувь заяа юу вэ? Таны хувь заяа энэ үйлтэй яаж холбогдож байна вэ? Ирж буй сорилт ба зөвлөгөө. За эцэст нь уйлд хөдлөлт туслах сахиусны синхроныг харж өгөөд болох болно. За сайхан мэдрэмжтэйгээр холбогдож байгаа хамгийн татагдж буй группийг сонгоорой. Эсвэл үнэхээр хөнгөнөөр группээ сонсоод үнэхээр хөнгөнөөр сонссон ч гэсэн болно. Хэрэг тэгэх юм бол авахыг аваад гээхийг ингэж сонсоорой гэж зөвлөж байна. Групп номер 1 уншлагада тавтай морил. За Aestibus Angel of Divination буюу мэрэг төлгийн сахиусан тэнгэрийг сонгосон байна. Би энэ декийг худалдаж авахдаа Peter Morbacher гэдэг ийм зураачийн дек байгаа. Peter Morbacher гэдэг би доор description дотор бичээд үлдээ чи хэрэг та нар сонирхож байвал энэ декийг авмаар байл. Тэр түүний яг энэ зургийг нь үнэхээр сонирхоод татагдаад тэр зураачийг би дагаж эхэлж исэн. Тэгсэн чинь тэр зураач маань өөрийн таруу үзрийг бас шүтэл гаргасан. Тэг мэдээж би үнэхээр их баярлаад таалагдаад тэгээд декийг нь авч илаа. За энэ бол мэдээж дэлхий дээр ийм аврах сахиус зогсож байна тийм үү. Үнэхээр үзэсгэлэнтэй зурагтай хөзөр байна. Тэгээд Меркаба бололтой 6 өнцгтэй од Меркаба геометрийн гиген геометрийн дүрс сахиусны арт байна. За энэ сахиусыг хийх мэддэг, маш олныг тайлдаг, маш их хэмжээний нууцад нэвтэрсэн төрлийн юм амгалангийн нэрхтээ сахиус байна. За тийм тод улбар шарангатай хясаа нь болохоор аз жаргал ба 100-ыг бэлэгдүүлж байгаа мэдрэмж төрж байна. Бусад хясаануудаас илүүтэйгээр юм 100-ы үеийг бэлэгдэж байгаа юм шиг тий. 100-ы далайн эрэг дээр цаан текила уугаад суудаг гэдэг юм шиг тий. Тэгээд Twice гэдэг хамтлагийн яг ийм нэг themтэй дуу байдаг. Тэр дуу ягаад ч юм санаанд орж ирж байна. Ямар нэртэй дуу вэ? Тэр нь Alcohol Free гэдэг нэртэй дуу байдаг. Тэр санаанд орж байна. За энэ бүхэн яаж таны уншлагатай холбогдох вэ? Тэрийг харъя. За групп номер 1-ийн ямар төрлийн үйлдэлийг хий гэж бодож санаж байна вэ? Санаж бодож буй үйлийг нь харъя. Page of Swords. Okay. За нэмэлт үзэрнүүдийг харъя.
ямар нэгэн санаа оноотой холбоотой магадгүй шууд утгаараа таруу уншлагатай холбоотой, мэрэг төлөвтэй холбоотой зүйл байж болно. Шууд утгаараа Gold Foil Tarot Page of Swords доош харчихсан. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг эхлүүлэе гэд эхлүүлэхдээ жоо санаа зовж байгаа. Энэ миний эхлүүлмээр байгаа бодож байгаа зүйл бусдыг хохироочих болов уу, айгу бусдыг зэндаагаар ялгарлах болов уу гэдэг ч юм уу те. Муу үйл болчих болов уу гэх мэт эргэлзээ имэйлтүүд байгаа харагдаж байна. Та бол өөрөө энэ санааг баг хэрэгжүүлэхгүй байя, дэмий юм шүү дээ гэсэн хандлага харагдаж байна. Гэхдээ мэдээж хэрвээ танд энэ санаа анханасаа орж ирсэн, тэгээд таран уншлагаас харах хэмжээнд зүйл таран уншлага дээр энэ мэдээлэл нь танд харагдах хэмжээнд энэ санаа, энэ мэдээлэл таны амьдралд тохиогоод гарч ирээд байгаа бол утга учиртай, анж болохооргүй зүйл гэсэн үг бол мөн. Тэгээд энэ Five of Pentacles гэдэг энэ хүзрийг харах юм бол энэ нь одоо юу гэдэг нь те, их баян хангалуун, дулаахан, сүмийнхэн энэ хоёр ядуу иргэнийг хүлээж авахгүй байгаа мó? Эсвэл энэ хоёр ядуу иргэн өөрсдөө их зан гаргаад сүмийг зорихгүй байгаа мó гих мэтчлийн мэдрэмжийг төрүүлэх ёстой, төрүүлэх учиртай хүзэр байдаг. Тэгээ зиндааны зөрөө, тэгээ бас бардам зан гэдэг ч юм уу, нэгнийгээ хөлийн зөвшөөрөхгүй байх. Тэгээ доошоо хараад гараад ирэнгүүт би бусдыг ашиглачих үедээ гэдэг ч юм уу, юм ашигч муухай сүмийн дүр зураг шууд гарч ирж байна те. Хэрийн хөзрөн доошоо харчихлаар ийм байчихгүй. Эсвэл миний хэрвээ та үнэхээр шашин машин эхлүүлэх гэж байгаа бол шууд утгаараа шашин эхлүүлэх, шууд утгаараа сүм барих гэдэг ч юм уу те. Ийм эсвэл бясалгалын төв бүтээх гэдэг ч юм уу, иймэрхүү санаанууд танд байж болцсошгүй. Хэрвээ тийм болвол энэ зүйл маань бусдыг луурдсан болоод таарчвал яана гэдэг ч юм уу. Эсвэл бусад хүмүүс намайг тэгж харвал яана гэх мэт иймэрхүү санаа зовнилтууд бол байгаа харагдаж байна. За дараагийн асуулт нь болохоор одоо энэ зүйлийг хийвэл яах вэ? Тэгээ энэ санаагаа хэрэгжүүлвэл яах вэ? Энэ санаагаа хэрэгжүүлэхгүй байвал яах вэ гэдгийг хараад өгье. За групп номер 1 санаагаа хэрэгжүүлбэл ямар яах вэ? Нүлэн үр дүн ямар байх вэ? Хэрэгжүүлбэл Seven of Pentacles 7-гийн тоо гарч ирж байна. За энэ зүйлийг хийхгүй байвал яах вэ? Seven of Swords доош харсан. Яасан хэцүү юм бэ те? Хоёр талд хоёулын дээр нь 7-гийн тоо гарч ирж байгаа нь үнэхээр сонирхолтой байна. 7-гийн тоо энэ нөхцөл байдал үнэхээр ач холбогдолтой. Хэрвээ та ямарваа нэг энэ нөхцөл байдалтай холбоотой тоо бодож ирсэн бол 7-гийн тоо эсвэл 77-гийн тоо хариулт болж гарч ирж байна. За энд ерөнхийдөө бол яг шууд ингэтэйгингүүл бүх зүйл окей байх болно, асуудалгүй байх болно гэдэг хариулт бол байхгүй харагдаж байна. Энэ зүйлийг хийсэн ч тэр хийгээгүй ч тэр аль алинд нь саар зүйлсүүд их байна. Тэгэхээр ангаалтууд их байна гэсэн үгтэй танд энэ нөхцөл байдал ерөөхдөө бол таныг сорж ийн гэсэн үг. Энэ санаа хөгжүүлмээр байгаа зүйл, хиймээр байгаа зүйл нь таныг сорж байна. Таныг хөгжүүлэх зорилготой, танаас ангаалтыг шаардж байгаа чанартай гэсэн утгатай болж байгаа. За эдгээр дээр нь сайхан нэмэлт үзэрнүүдийг харъя. Энэ зүйлийг хийвэл яах вэ? Энэ зүйлийг хийхгүй бол яах вэ? Мөн доош харсан байна. Би бол The Moon гэдэг үзрийг доош нь харахаар сайн үзэр гэж уншдаг. Дээш харсан байвал харин жоохон унцгүй үзэр гэж уншдаг. Queen of Pentacles доош харсан байгаа. Дахин энэ зүйлийг хийхгүй бол дэмий шүү гэсэн баг юм. Сонио ол орж ирж байна. Энэ зүйлийг үйлдэхгүй бол дэмий шүү, хийхгүй бол дэмий шүү. Ясаа актер юм би те. Ясаа амар юм би, шантажтай ч юм шиг. Seven of Swords тэгвэл чи ялахгүй, тухтай байж чадахгүй, өөрийгөө үл тоомсорлсон болно. Бараг энэ зүйлийг хийхгүй бол ашиг харсан болно. Муухай юм ийцэн юм шиг болно гэх тэгээд ах юм. Сонирхолтой. Би өөрөө уншлагын үеэр яагаад хүмүүст ингэж юм хийхгүй бол ингэж хэлээд байна гэхэлэр дараа нь
над руу DM-ээр хүмүүс бичээд ирдэг. Миний нөхцөл байдалд бол яг таарж байгаамаа, ингэсэн юм аа, тэгсэн юм аа гэд хүмүүс надад бичиж тайлбарлаж хэлэхлээр би тийм учиртай юм шүү дээ ойлгодог. Тэгэхээр энэ нөхцөл байдал ч гэсэн би итгэл найдраа авч тэгээд яг харагдаж байгаа зүйлэл уншия. Сэхүснийхэн хэлж байгаа зүйлсийг л дамжуулъя. Telepathic attraction. Divine soul counterpart. Ooh, wow. Okay. Wow, okay. За, уучлаарай жоохон маягтай ярьчлаа. За, та энэ зүйл, энэ idea болон энэ санаа, энэ үйл хөдлөл дээр таны хамгийн том санаа зовж байгаа зүйл бол ерөөсөө энэ зүйл юм гүйхэн байхгүй, тэ? Хангалттай гүн, эсвэл хангалттай үн цэнтэй байж чадахгүй байх уу? Эсвэл бусад хүмүүс гүнийг нь олж харж чадахгүй, гүйхнэр дүгнэж шүүчих вэ? Гэх мэт иймэрхүү санаа зовлонлууд байгаа шүү дээ, тэ? Энэ нөхцөл байдал яг үндэ усрахаг нөхцөл байдал байж болно. Гэтэл хүмүүс энэ нөхцөл байдлыг салхилах буюу юм гүйхэн хөнгөмсөг зүйлгээ бодчих үү дээ гэсэн санаа зовлон байгаад байгаа. Гэхдээ энэ ч болохоор хэрвээ та энэ зүйлийг хийхгүй болвол хожихгүй гэж харагдаж байна. Тэгээд дээрээс нь та энэ зүйлийг хийснээр энэ зүйлтэй холбоотой шархнуудыг ангааснаар, санаа зовлонлуудыг даван туулж гарч ирснээр өөрийн ихэрдэл болон өөрийн яг зөв хантайгаа илүү дотносох болно, илүү гүн харилцаатай болох болно. Тэгэхээр амьдралд утга учиртай, амьдралд яг хэрэгтэй байдаг, шаардлагатай байдаг гэдэг ийм чухал зүйлсүүд дээр та илүү гүнзгийрнэ гэж харагдаж байна. Тэлэр жоохон ойлгомжгүй ярьж байгаа л уучлаарай тий. Тэгэхээр нэг асуудлын гүйхэн байчихгүй гэсэн санаа зовлоныг ангаах үед таны амьдралын бусад талбар, бусад зүйлсүүд илүү гүнзгийрэл илүү чанартай болно гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг хийх хэрэгтэй, хийгээд үзэх хэрэгтэй, алдаад үзэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө орж ирж байна. За, энэ зүйлийг хийвэл яах вэ гэдэг дээр нь болохоор жоохон хэцүүхэн хариултууд гарч ирсэн байгаа учраас эхлээд хийхгүй энэ талыг би тайлж өгсөн байгаа. Энэ бодож байгаатай санаагаа хэрэгжүүлэхгүй байх юм бол нэгт амар тохгүй байх болно. Таныг үнэхээр сорих болно гэж харагдаж байна. Үнэхээр сорих болно. За тэгээд таны үннийг илчлэх болно. Нөхцөл байдлын үннийг илчлэх болно. Тэ? Тэгээд энэ нөхцөл байдлын үннийг илчилж гин гэхлээр энэ бол бас тухтай мэдрэмж бол биш. Хичнээн үнэн илчлэгдэж байна гэдэг нь гой сайхан зүйл мөн ч гэлээ, зөв зүйл мөн ч гэлээ. Энэ жоохон тухгүй үнэн илчлэгдэлт, тэ? Гарч ирж байна. Жоохон хүмүүс пал хийнэ гэсэн үг. Пал хийн яана гэдэг таач гэсэн өөрөө тийм мэдрэх боломжтой. Гэхдээ зүн сүмэн телепати буюу зүн сүмэн зүн бэлгийн мэдрэмж тэг гих мэт иймэрхүү зүйлсүүд таних ч хөгжөөд дуусахгүй бусад хүмүүсийн нэгэндээ хэлж чаддаггүй юм даалт communication даалтуур нэгэндээ хэлдэг юм санаанууд байдаг. Да нэгэндээ хэлийгээд ил хэлж чаддаггүй энэ зүйлсүүд ил болох болно, ойлгомжтой болох болно, харилцаа холбоонд сайн байх болно гэж уншлан хэлж өгч байна. Гэтэ энэ санааг хөгжүүлэх хэн өөрөө болохоор зөндөө сорилттой, зөндөө ангаалттай, амархан гэж бол хэлэхгүй маа гэж бол харагдаж байгаа тийм. За одоо энэ үйлдэлийн сайн ба муу зүйлсийг нь хараад өгье. Энэ зүйлийн сайн ба муу зүйл нь юу байх вэ? Энэ зүйлийг хийснээрээ сайн ба муу зүйл нь ямар байх вэ? За сайн зүйл нь Queen of Pentacles. Энэ талтыг хардаа. Нэг талд нь хэрвээ энэ зүйлийн сайн зүйл нь болохоор Queen of Pentacles. Тэгээд энэ бодож байгаа зүйлийг хийхгүй бол Queen of Pentacles доош харсан байгаад байна тий. Окей. За энэ нөхцөл байдлын муу зүйл юу вэ? Энэ үеийн бодож буй зүйлийн муу зүйл нь юу вэ? Сөргөний яг The Wheel of Fortune. Wow, яасан том зэрэг.
За энэ зүйлийн сайн нь гэх юм бол үр ашгаа өгнө тий. Танд ялангуяа энэ зүйл айгүй таалагдана. Танд энэ зүйл их өйг санагдана. Үр шимтэй санагдана. Тэгээ бусдад туслахгүй маа гэлээгээд танд бол үнэхээр гоё санагдана. Танд гоё болон таны хувийн амар амгалан. Тэгээ та хэрвээ аягны дүрм энтргээ сонсч ирсэн бол би аягны дүрмийн талаар нэг курс дээр ярьдаг. Тэгээ аягны дүрм энтргээ та сонсч ирсэн бол таны аяг үнэхээр сайхан гоё болно гэж харагдаж байна. Аяг гэдэг нь болохоор хүний өөрийнхөө сүнсэндээ аурандаа ингэж тээж явж явдаг гэж ойлгол зүгээр юм уу. Ийм энергийн багтаамжийг ер нь хэлж болно. Хүний аураа ингээ энерги сайтай их дүүрэнтэй байх тусам санхүүнч гэсэн орж ирж идэг, ирч хүчтэй ч байдаг, эрүүлч байдаг. За тэгээд энэ энерги нь дундраад ингээ дуусаад ядраад ах юм бол санхүүнээс тагаа багасчдаг гэдэг ийм аягны дүрэн байдаг. Тэгэхээр энэ зүйлийг хийх юм бол та бусад хүмүүсийн зүйлийг таашаахгүй байсан ч гэлээ, бусад хүмүүсийн зүйлийг хүлээж аваагүй байлаа ч гэлээ, таны аягыг дүүргэж өгөх зүйл байх болно. Танд үнэхээр өөрт үеиг байх болно. Үнэхээр өөрт үеиг байх болно. Тэгэхээр энэ бол яаж харсан муу зүйл гэж харагдахгүй байна. Гэхдээ муу тал нь болохоор энэ зүйлийг хийснээр том өөрчлөлтүүд орж ирнэ. Маш том өөрчлөлтүүд, циклүүд орж ирнэ. Тэ? Улирлууд гэдэг ч юм уу. Одоо 100-ны үеэр хүн happy байдаг гэж үзэх юм бол өвлийн үеэр хүн депрессэнд ордог гэж бодож болно те. Тэгэх юм бол энэ зүйлийг хийснээр энэ санааг урагшлуулснаар хэрэгжүүлснээр энэ үйлдэлийг хэрэгжүүлснээр таны амьдралын нэг томоохон цикл хөдөлгөөнд орно. Хөдөлгөөнд орно гэсэн үг. Энэ тэгэхээр гэд амгалан байна гэхээсээ илүүтэйгээр таны амьдралд сонин зүйлс тохиож эхэлнэ гэсэн үг. Нэгт тийм байна. Хоёрт болохоор зарим хүмүүс бусад хүмүүс таныг үнэхээр ийм ашигч байна гэж харах хандлага байна. Нэг бол таныг яасан азтай юм бэ гэх тээ. Хатаархах, олзуурхах гэдэг ч юм уу тээ. Тэгээ бусдууд нь болохоор энэ айгүй юм завшаанч юм байна гэдэг ч юм уу тээ. Ингэж харах магадлал бол байна, тэгж л харагдаж байна. За энэ муу зүйлийг нь яаж давах вэ? Энийхэн сургаал нь юу вэ? Энийг яаж зөөлхөн тавж гарах вэ гэдгийг хараад үгэй. Cherish your relationship. Тийм. Энэ мууг нь яаж давж гарах вэ гэхээр энэ голцоо яг таныг хайрладаг, танд ээлтэй байдаг гэсэн хүмүүстэй л харилцаа холбоо үүсгэхийг та санах хэрэгтэй. Тэгэхээр таныг муулах, таныг завшиж гин эсвэл яасан азтай муухаг вэ гэдэг ч юм уу ингэж бодох төрлийн хүмүүсийг та тоохгүй байх хэрэгтэй. Энэ хүмүүстэй харилцаа үүсгэхгүй байх хэрэгтэй. Энэ хүмүүс ерөөсөө таны амьдралд хэрэгтэй хүмүүс биш. Бодж л байг тэр хүмүүс өөрсдийнхөө хүрээнд энэ зүйлсээ бодж л байг, ярьж л байг. Таны хувьд харин хэн чухал юм бэ? Ямар хүмүүс чухал юм бэ те? Энэ чухал гэсэн хүмүүстэй л анхаарлаа хандуулж за тэгээд таны хүрээнд бас хэд хэдэн яг үннийг нь яг тагаар нь хэлж өгч чаддаг хүмүүс байвал бас сайн байна тийм үү? Эсвэл яг таныг хүндэлдэг, таныг хайрладаг гэсэн хүмүүсээс би ийм нэг санаа гаргасан юм аа, ийм нэг үйлдэл хийсэн юм аа. Миний энэ хийсэн үйлдэл онцгүй байна уу, зүгээр байна уу гэдээ яг таныг хайрладаг хүмүүсээс бодлыг нь асуух тийм. Тэгэхдээ яг үнэнчээр хариулнаа гэдэгт итгэж байгаа хүмүүсээс үннийг асуух. Тэр бодит үннийг, мэдээллийг, урам зоригийг, энергийг гэд юу ч үсэн бай таныг хайрладаггүй хүмүүсээс бити яв. Таныг хайрладаггүй хүмүүстэй бити харилцаа үүсэг. Тэр таныг хайрладаггүй хүмүүсийг тоох, шүүмжүүдийг тооно гэдэг чинь та тэр хүмүүстэй харилцаа үүсгэж байна гэсэн үг тийм үү? Тэгэхээр энийгээ байлах хэрэгтэй гэж харагдаж байна. За сэдвтэй холбоотой нэмэлт асуулт. За энэ нөхцөл байдалд яг амжилттай байлгах тийм яг таны хүсснээр эргүүлэх, нааштайгаар эргүүлэхэд юу хэрэгтэй байдаг асуултыг харж өгөх. Өгмөр санагдаж байна. Тэгэх юм бол маш үр шимтэй байхаар санагдаж байна. За энэ нөхцөл байдал энэ үйлдэл дээр яавал ямар алхмуудыг хийвэл яг таны хүсснээр энэ зүйл тохиох вэ? Four Swords. Тийм ерөөсөө бусдын үзэл бодол, бусдын шүүмж, бусдаас ирж байгаа no гэсэн үгтэй. Үгүй чи болохгүй байна. Чи бэлэн биш байна. Гэсэн юм rejection, гологдолт, эсэргүүцлийн ийм хоолойг сонсгоо болох хэрэгтэй. Тоохоо байх хэрэгтэй.
Тийм, үзий ядалтын хоолойг сонсгоо байлгах хэрэгтэй. Шүүмжийн хоолойг сонсгоо байлгах хэрэгтэй. За тэгээ мэдээж constructive feedback буюу эерэг шүүмж гэж байгаа шүү дээ, тийм. Яг үнэхээр буруу замаараа явж ивэл хайртай таны хайртай таны дотны хүмүүсээс тэр мэдээлэл ирэх болон тэр зөвлөгөө нь ирэх болон сахиуснаас нь ч гэсэн буруутай дэшүүхөө сонсоорой гэдэг ингээд таныг сэрээж өгөх болно. Тэгэхээр хайртай хүмүүстэй жоохон найд. Тэг хайртай хүмүүстэй хэл би үнэхээр буруудвал надад хэлж өгөөрэй. Миний хийж байгаа зүйл үнэхээр онцгүй байвал надад үнэхээр хэлж өгөөрэй гэдэг. Түүнээс биш бусад хүмүүсийн шүүмжийн хоолой үзий ядалтын хоолойд та бүр үнэхээр тоодоггүй болох хэрэгтэй. Үнэхээр бат зогсдог болох хэрэгтэй. Тэгхийн бол энэ нөхцөл байдал үнэхээр 100% таны хүсснээр ирэх болно гэж харагдаж байна. Окей, за уншлагын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Бүгдээрээ нэмэлт хэсэг дээр нь болохоор илүү гүн сэдвүүд рүү орох болно. За тэгээ та хэрвээ нэмэлтийг амар санагдаж байгаа, амар мэдрэмжинд төрж байгаа, өргөжлөлээ сонсомоор санагдаж байгаа бол нэмэлт хэсэг дээр нь тань зориулсан мэдээлэл байгаа гэсэн үг юм. Хэрвээ бичлэгийн хэмжээ дуусгамаар санагдаад ингээд тий уйдаад эхэлж байгаа бол өөрийгөө битгий хүчилж нэмэлтийг аваарай. Миний өөр бусад бичлэгүүдээс харж байгаа скролдж жагаад хамгийн татагдсныг нь хамгийн гоё санагдаж байгаа нь хамгийн кайфтайг нь сонсоод болох юм шүү. За нэмэлтийг хоросон бол асуултуудыг танилцуулж өгье. За ямар сахиус бороход энэ үлийг дэмжиж таны хийгээсэй гэж хүсэж байна вэ? За таны оршлын утга учир ба таны хувь заяа юу вэ? Таны destiny гэдэг зүйлийг харж өгөх болно. Тэгээд таны хувь заяа энэ нөхцөл байдалтай яаж холбогдож байна вэ? За ирж буй сорилт ба зөвлөгөө нэмэлт утгагүй тохиож буй сорилт ба зөвлөгөөг харж өгнө. За тэгээд энэ уйлд туслах сахиусны синхрон тохионуудыг харж өгөх болно. За тийм ээ. Тэгэхээр нэмэлтээр мань уулзъя, дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтам ярил. За та Шилигэл буюу цасны сахиусан тэнгэр гэдэг энэ үзэсгэлэнтэй бужиж буй сахиусан тэнгэрийг сонгосон байна. За энэ хүзрнийх нь утга зохиол нь болохоор бас үнэхээр хөөрхөн, зөөлхөн, хөгжилтэй утга учиртай байдаг. За таны сонгосон дун нь болохоор ийм бусад дунаасаа бодвол хамгийн том нь хамгийн экстра гэдэг ч юм уу те хамгийн их зүйлтэй хамгийн содон дуныг та сонгосон байна. За тэгэхээр таны бодож буй зүйл хийх гэж байгаа үйлдэл нэгт ийм хөрхөн дотн зөөлхөн энергитэй зүйл байж болно. Хоёрт үнэхээр содон онцгой зүйл байж болно. Өөр хинч ийм зүйлийг хийж байгаагүй гэдэг ч юм уу те эсвэл ихэнх хүмүүс энэ зүйлийг хийх талаар бодож үзэж байгаагүй шин санаа, шин зөв төрлийн зүйл байж болцсошгүй юм аа. За шууд хөзөрнөөс нь асууя. Групп номер 2 таны бодож буй зүйлийн чанар нь юу вэ? За групп номер 2-ын бодож буй зүйлийн чанар окей. Аз жаргалгүй байдал тий салалт гэдэг ч юм уу. Салалт, тусгаарлалт, аз жаргалгүй байдал гэдэг иймэрхүү сэдвтэй холбогдож гарч ирж байна. Нэмэлт мэдээллийг харъя. Хүмүүсийн хүсэл мөрөөдөл нурах, хүсэл нь биелэхгүй байх, мөрөөдөл биелэхгүй байх. Багасаа мөрөөдсөн хүссэн зүйлээ олж авч чадахгүй байх, strength. Эмзэг мэдрэмжүүд, дотн мэдрэмжүүдтэй холбоотой. The devil. За шарах кармик харилцаа, токсик харилцаа, ангаалт гэдэг ч юм уу те. Эсвэл муу зуршлыг таслан зогсоох, муу зүйлийг таслан зогсоох. Эсвэл илчлэх, муу мухаг илчлэх, эго болон хорлолыг илчлэх гэх мэт утгууд гарч ирж байна. За энэ хөзөрнүүд бол үнэхээр сонирхолтой хөзөрнүүд гарч ирж байна. За таны хийх гэж байгаа үйлдэл бол ямарваа нэгэн зүйлийн үннийг илчлэх, тэ илчлэх, эмзэг хин нэгэн хүнтэй эмзэгээр холбогдох ийм төрлийн үйлдэлийг та бодож байгаа харагдаж байна. Энэ зүйл яавч гүйхэн зүйл биш. Таны бодож байгаа үйлдэл яавч гүйхэн зүйл бол биш. Өнгөцгөн зүйл биш. Одоо жишээлбэл зүгээр босстойгоод ажлынхаа дараагийнхаа төлөвлөгөөг ярина гэдэг ч юм уу. Тэгээ дараагийн төлөвлөгөө ярихдаа босс бүгдээрээ маркетингийнхаа ажлыг улбар шараар хийх үү, цэнхэр байдлаар хийх үү гэдэг ч юм уу гэдэг ийм гүйхэн
зүйл биш. Энэ зүйлд маш их хэмжээний мэдрэмж холбоотой байна. Хүн хоорондын нандин харилцаа холбоотой байна. Холбоос оролцоотой байна те. Тэгэхээр ийм дотн мэдрэмж холбоотой оролцоотой гэхдээ дотн мэдрэмжийнхаа хүрээнд их хэмжээний шархыг мэдэрсэн, шархалсан, өвдсөн гэдэг ч юм уу те. Эсвэл асуудлаас салж чадахгүй байгаа. Эсвэл араас нь муу зүйл чангаагаад байгаа учраас дараагийн гой зүйл рүүгээ явж чадахгүй байгаа. Гой зүйлийг биелүүлж чадахгүй байгаа. Эсвэл өөрийнхөө мөрөөдөлтөө зөвхөрч байгаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудлуудаас болоод иймэрхүү сэдвтэй холбоотой зүйл нь гүйхэн биш, гүн тэгээ мэдрэмжтэй холбоотой. Хүсэл мөрөөдөлтэй холбоотой. За. Энэ зүйлийг хийвэл яах вэ? Бас хийхгүй бол яах вэ гэдгийг хараад өгье. За, та энэ зүйлийг энэ бодож буй зүйлийг хийвэл яах вэ? Хийхгүй бол яах вэ? Хийвэл. Окей. Хийхгүй бол окей. Нэмэлт үзэрнүүдийг, нэмэлт тайлбаруудыг харъя. Daughter of Cups. Two of Wands. Four of Wands. За тэгэхээр нэмэлт үзэрнүүдийг харъя. Яг одоогийн байдлаар энэ үлийг хийхгүй байх хоёрын аль нь илүү дээр вэ гэдэг нь жоохон ойлгомжгүй. Хоёуланд нь сайнтай муутай байгаад байна. Тийм учраас би хариултыг нь арай тодорхой харж өгмөр байна. True love. Wow. Honor. За энэ зүйлийг та үнэхээр хийх хэсэг хийхгүй байх хэсгээ та өөрөө шийдэж болно. Тэг хийхгүй байсан ч болно. Энэ үлийг хийхгүй байсан ч болно, хийсэн ч болно. Аль алиг энэ сахиусууд нь бол дэмжиж байна. Окей гэж үзэж байна. Заавал хийх хэрэгтэй гэж юм шахсан. Тэг хүчилсэн энерги бол байхгүй. Энийг хийхгүй бол дараа нь харамссан шүү гэсэн энерги бол байхгүй байна. За энэ үлийг хийхгүй байх талаас нь харах юм бол арай жоохон ажиглах хэрэгтэй. Ажиглах хугацаа боломж олдноо. Ажиглах, арай ихийг олж мэдэх, тэ энэ нөхцөл байдлыг арай жоохон ойлгох, хүндлэх хугацаа байвал бас зүгээр. Тэгээд энэ зүйлд жоохон сөргөлдөх, зөрчилдөх зүйлс байгаа учраас тэ яагаад гэвэл хүний ийм эмзэг мэдрэмжтэй холбоотой, таны өөрийн ч гэсэн дотоод эмзэг зүйлстэй мэдрэмжтэй холбоотой ийм зүйл учраас та юу яах хэрэгтэй? Жоохон зөөлхөн хандах гэдэг ч юм уу те, жоохон зөөлхөн эндрэнгүүгээр энэ нөхцөл байдалтай хандвал зүгээр. Тийм хүн танаас өөр хүн энэ нөхцөл байдалд хамааралгүй байсан ч гэсэн таны дотоод ертөнцид их хэмжээний зөрчил, хувийн зөрчил оршиж болно тийм үү. Ялангуяа мэдрэмжээ илүүгүй мэдрэх тусам хувийн зөрчил нь ихсэх боломжтой. Гэх мэтчлэн таны хувийн зөрчлийн талаар орчиж болно. Эсвэл хин нэгэн хүн орондын зөрчлийн талаар ажил энэ зөрчлийг арай илүү ойлгох боломж. Тэгээд зөрчлөөс болоод нуурч унах ёстой зүйлсүүд нуурч унах. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлс тохиох боломж бол гарч ирнэ. Хэрвээ хүлээх юм бол хэрвээ энэ зүйлийг үллийг хийхгүйгээр одоохондоо ажиглах юм бол ер нь л ажиглах боломж гарч ирнэ гэж харагдаж байна. За тэгээд цаг нь болох үед энэ зүйлийг хийх цаг нь болох үед та илүү юм хүндэтгэлтэйгээр илүү нандинсан байдлаар энэ зүйлийг хийх боломжтой бас болох болно гэж харж байна. Тэгэхээр энэ зүйлийг хийхгүй байх нь алдагдaltaй гэхээсээ илүүтэйгээр сайн талууд байна. За харин энэ зүйлийг хийвэл яах вэ? Тэгэхээр бас юм энэ хоёр үзэр бол яалтчгүй үнэхээр гоё үзрүүд бол мөн.
ялангуяа true love буюу жинхэнэ хайр гэдэг үзэр гараад ирсэн байгаа нь амар том үзэр байна. Үнэхээр том үзэр байна. Тэг хүн болгоны хүсдэг үзэр бол энэ мөн. Тэг ямар ч сэдв дээр байсан бай. Энэ зүйлийг хийх юм бол зөв зүйлд хүрнэ. Үнэхээр зөв зүйлд хүрнэ. Тэг хэрвээ та хосын харилцааны хүрээнд хийх үйлдэл талаар асууж байгаа бол энэ үйлдэл нь яаж хийж аваад таныг зөв хүн дээр учруулнаа, зөв хүнтэй нийлүүлж өгнө гэдэг хариулт бол 100% мөн байна. За тэгээд энэ нөхцөл байдалд таны бодож байгаагаас илүү их хэмжээний ийм нандин мөчүүд, ийм эмзэг мөчүүд зөндөө тохиох болно. Тэгээд энэ нандин эмзэг мөчүүд нь заавал шарахтай биш, гонигтай биш, зүгээр л юм хөөхөн ийдүүтэй нандин мөч байдаг да хүн хоорондынхоо ийм мөчүүд их тохиох болно. За гэхдээ нөгөө талаасаа бас та энэ нөхцөл байдалд яг одоо хийчих юм бол яг одоо хүүхээ гэж хийчих юм бол яг өөрөөсөө бүхнийг зарцуулж чадахгүй болов уу? Бас энэ нөхцөл байдалд холбоотой байгаа хүмүүс нь хэрвээ хүмүүс холбоотой байгаа бол ганц ч холбоотой гэж болно те. Энэ холбоотой байгаа хүмүүсүүд нь өөрсдийнхээ бүхнийг бас зарцуулж чадахгүй яг бүрэн нээж чадахгүй гэж харагдаж байна. Жаахан хаагдмал байдал бол мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ зүйлийг хийх юм бол одоо хийх юм бол энэ нөхцөл байдалд жоохон хаагдмал зүйлс байх болно. Таач жоохон хаагдмал байх болно. Оролцоотой хүмүүс нь ч гэсэн жоохон хаагдмал байх болно. Гэхдээ ер нь бол зөв үйлдэл бол мөн байх болно. Гэхдээ хийхгүйгээр хүлээх юм бол хаагдмал байдал нь жоохон унаад тий. Тэгээ хаагдмал байдал нурж унах гэхэлэр дотор хаагдмал байдлын дотор нь байсан хэцүү муухай мэдрэмжүүд юм болголж яаж гарч ирэх нь тийм үү? Конфликт буюу хэрүүл маргаан гэдэг ч юм уу шарах болж гарч ирэх нь байна. Тэ цэвэрлэгдэж өгөх нь байна. За энэ үйлдэлийн тэ одоо тэгэхээр хийвэл яг хийхгүй яг гэдгсэн. Энэ нөхцөл байдал энэ үйлдэлийн таны бодож байгаа зүйлийн сайн зүйл ба муу зүйл юу вэ? Гэдгийг хараад өгье. За энэ үйлдэлийн сайн ба муу зүйлийг нь хараад өгье. Энэ үлийн сайн зүйл, муу зүйл. За сонирхолтой муу зүйл нь бол шууд утгаараа үнэхээр юм жоохон барьцах энерги байх болно. Барьцах энерги, за бас дээрээс нь ийм амар өгөө аваа харсан тий. Би чамд тэдийн энерги өгсөн. Тэгэхэд чи эргүүлээ надад тэдийн энергийг өгөх ёстой гэдэг ч юм уу. Ингээ заавал юу яах гээд те. Заавал өгөө аваагаа тэнцвэржүүлэх гэсэн юм жоохон материаллык энерги бол харагдаж байна энэ нөхцөл байдалд. Тэн дээр бас зөвлөгөөг харж өгье. За энэ нөхцөл байдлын сайн тал гэх юм бол те ингээд энэ зүйлийг хийгээгүйсэн бол гарч ирэхгүй байх байсан. Зүйлсүүд, мэдрэмжүүд, communication, мэдээллүүд болон мэдээлэлээс илүүтэйгээр юу туршлагууд, experience-үүд, туршлагууд гарч ирэх болно, ил болох болно. Тэгэхээр энэ зүйл байгаагүйсэн бол зарим нэгэн зүйлс ил болохгүй чигээрээ үлдэх болно. Харин энэ үйлдэл хийгдсэний ачаар тэр тухайн зүйлсүүд ил болох болно, тийм. Өөр ил болох ямар ч юм боломж байхгүй, орчин байхгүй зүйлсүүд ил болох болно. За энэ дээр би нэмэлт үзэрнүүдийг харж өгье. За нөхцөл байдлын сайн зүйл, муу зүйл. Illusion доош харсан байна. Dreams. За тэгээ сайн зүйлд нь болохоор маш олон хүмүүсийн буруугаар бодож исэн зүйлсүүд зэгцлэгдэх болно. Би энэ зүйлийг андуурсан байна штэ. Би энэ зүйлийг буруугаар бодож исэн байна штэ. Яана бүр тис өөр байсан байна шүү гэдэг. Амар андуурсан байж гэдэг юм. Тэр нь тэгээ жоохон юм харамсалтай, харуулсалтай эсвэл жоохон цочролтой хамт орж ирэх боломжтой. Тэгэхээр бодит үнэн ил болох үед буруугаар худал хуурмаг гэдэг зүйл цоширдох болно гэж харагдаж байна. Энэ үйлдэлийг хийснээр
Энэ үйлдэлийг хийхгүй байх юм бол хийхгүй байх юм бол энэ үйлдэлийн муу зүйл нь болохоор жоохон хийсвэр санагдах болно. Барьцтай биш жоохон хийсвэр санагдах болно. Худлаач юм шиг тий. Баримт нотлохоогүй санагдах болно. За энэ дээр нь уншлага нь ингээд дуусаад байна. Тэгэхээр нэмэлт мэдээллийг харъя. Эсвэл сахиус нь энэ талаар нэмж хэлмээргүй байж бас болцсошгүй. Сүүлийн тодруулгуудыг авч үзье. За энэ үйлдлийн сайн ба муу? Cooperation хамтрал. Rebirth. За тийм энэ зүйлийг хийх юм бол хүмүүс холбогдно, хамтран те юмнууд нийлээгүй байсан зүйлсүүд нийлнэ. Ойлголцоогүй байсан зүйлүүд ойлголцсон гэж харагдаад байгаа. Энийг баттгаж хэлж байна. Тэгээ хайр гэдэг зүйл үнэхээр ээлтэй байх болно гэж харагдаж байна. Магадгүй бусдын харилцааг, хавцсан харилцааг дэмждэг үйлдэлж болно. Эсвэл таны өөрийн хавцсан харилцааг дэмжих үйлдэлж болно. 100% дэмжиж чадна гэдэг чинь. Сөрөг тал нь болохоор өмнө нь аль хэзээ сонсцсон гэдэг ч юм уу жоохон хуучин санагдах болно. Хуучин хийсвэр шин биш. Шинэлэг биш. За тэгээ жоохон материал өгөө аваа гэдэг ч юм уу ийм 8-ны чанартай зүйл. Хин жоохон муухай байх болно. Муухай санагдах болно гэж харагдаж байна. Энэ болгон дээр нь би зөвлөгөөг хараад өгье. За энэ муухай хийсвэр санагдаад байгаа, 8-ны чанартай санагдаад байгаа тийм. Энэ барьцсамтгайч санагдаад байгаа. Тэгээд ийм ерөөсөө шин зүйл байхгүй хуучин санагдаад байгаа гэдгсэн. Тэр дээр нь сахиусны зөвлөгөөг харж өгье. Яавал зүгээр энэ муу талуудыг нь яавал зүгээр вэ? Ace of Swords. Харамсал. Окей. Харамсал дутуу мэдээлэл. Two of Cups. Strength. За, энэ зүйлийг хийхдээ ирж байгаа зөвлөгөө нь болохоор энэ зүйлийг хийхдээ та зарим нэгэн мэдээллийг жоохон олж авах хэрэгтэй, жоохон судалгаа хийх хэрэгтэй. Магадгүй та найзаасаа гэдэг ч юм уу найзтайгаа энэ үйлдэлийг хийхээс өмнө сайн найзтайгаа дотны хүнтэйгээ хамгийн дотно гэж бодож байгаа тэр тухайн хүнтэйгээ энэ зүйлийн талаар ярилцаж үзээрэй. Тэгээд санаа оноо жоохон солилцдог штэ тий. Хүмүүс санаа оноо солилцоод ийм ингэж хий гэж бодож байгаа, ингэж хэлье гэж бодож байгаа. Ямар сонсогдож байна, ямар санагдж байна яг үннээр надад буцаагаад эргүүлээд фидбек өгөөрэй буюу яг санаа оноо надад үнчээр хэлээрэй гэдээ асуух хэрэгтэй. За ингэж ярилцаж мэдээлэл цуглуулж дотныхоо хүмүүсүүдээс мэдээлэл цуглуулсныхаа дараа та нэг за би яг бэлэн боллоо. Энэ зүйлийг би үнэхээр яг өөртөө ихтэйгээр хийж чадхаар боллоо. Энэ зүйлийг яаж зөвөр хийх ч ойлголоо. Энэ зүйлийн үн цэнийг, энэ үйлдэлийн үн цэнийг ч гэсэн ойлголоо гэсэн үедээ хөдөлгөөнөө хийгээрэй. Тэгэхгүй бол яг одоо бэлтгэл базаалт нь жоохон дутуу байна. Ялангуяа санаа оноо болон арга барилын тал дээр те найзтайгаа дотн заавал найзах шаардлага байхгүй. Дотны хүнтэйгээ энэ санааны талаар, энэ үйлдэлийн талаар ярих юм бол миний найз энийгээ ингэж хэлчихвэл тэгж буруугаар ойлгохдохоор сонсогдож юм гэдэг ч юм уу. Эсвэл гэхдээ энэ талаар ингэж бодож үзсэн үү гэдэг ч юм уу. Ингээд жоохон сорилтууд бол ирнэ. Инээс битгий ягаарай. За бас тэгээд энэ нөхцөл байдалтай юм хүчтэй холбоотой яана харамсчих үедээ дараа нь харамсчих үедээ гэсэн мэдрэмж байгаа болвол энэ мэдрэмжийг та талан тасгалаар хангааж өгөөрэй. Тэгээ харамсах шаардлага бол хизэж байдаггүй. Гэхдээ та харамсахаас айж байвал харамслан биелэх гэдэг ах талтай хэрвээ харамслаас айж ивэл те яг харамслын харуулслын энерги тэгээ хүч өгөөд байгаа учраас биелэх гэдэг ах талтай байдаг. Тийм учраас энэ зүйлийг хийснийхаа дараа харамсчих үедээ гэдэг ч юм уу. Эсвэл энэ зүйлийг хийгээгүй бол харамсчих үедээ гэдэг ч юм уу те. Айлч талнаас хамаагүй харамслын энергийг ангаах хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирж байна. Үүнд бол би танд талан тасгал гэдэг аргыг маш хүчтэй зүйл нь миний Instagram дээр хамгийн ихэнд би pin post дээр бэлэн зааварчлаад өгсөн байгаа. Вебсайт дээрээ тийм ингээд зар сурталчилгаа хийж байгаа юм биш шүү. Гэхдээ үнэхээр яг хүмүүст хэрэгтэй гэсэн зүйл учраас
Тэгээ маш олон хүмүүс асуудаг учраас би вебсайт дээр талент цэцлийн заавруудыг, үнэтэй үнэгүй заавруудыг, урт богино заавруудыг, бичлэг бус заавруудыг ирэмблээд бэлдэж тавьж өгсөн байгаа. Монгол хэл, англи хэл дээр нэгэд ирэмблээд шууд харж болохоор. Тэр нийтлэр сонирхож үзээрэй хэрэг юм хүчтэй ангаалтын хэрэгсэл та нэвтрмээр байвал. За одоо сэдвтэй холбоотой нэмэлт асуултыг харъя. Амжилтанд хүрэх, баттайгаар амжилтанд хүргэх алтан зөвлөгөө гэдэг асуултыг харж өгье. Эцсийн асуулт байна. Энэ үйлдэлийг баттайгаар амжилтанд хүргэх алтан зөвлөгөө. Vesta Hearth. Wow, яасан юм гоё cozy тий. Үнэхээр сайхан дулаахан энергитэй юм үзэр гарч ирж байна. За энэ үзэрнийхэн зохиол нь тайлбар нь болохоор юм үнэхээр юм их тайлбар байна. Тэгэхээр англиар нь бүтэн уншмаар байгаа хүмүүс байвал би сайхан паузлж болох байдлаар ингээд дэлгээд өгье. Тэгээ паузлыг уншуулна. Монгол хэл дээр сонирхож байгаа хүмүүс байвал би утгыг нь хэлээд өгье. За энэ тайлбарын тон нь ерөөхдөө болвол өөрийгөө бусадтай хуваалцаарай гэдэг зөвлөгөөтэй хөзөр байна. Vesta. За Марс ба Жупитер хоёрын дундах юм астероид юм байна. Тэ? За тийм гэр орчныг бэлэгддэг, гал голомтыг бэлэгддэг ийм хөзөр байна. За өөрийн гал голомтыг бусадтай хуваалцаарай. Гэхдээ таны өөрийн гал цог ингээ бүр унтартал нь дуустал нь хуваалцаж болохгүй. Тэгээ өөртөө зарцуулах жаахан жилтгой хэмжээг үлдээгээд үлдсэнийг нь бусадтай хуваалцаж болно. За тэгээ битгий харамч байгаарай. Гэхдээ өглөгч байгаарай. Гэхдээ бас өөрийгөө битгий золиослоорой. Өөрийгөө золиослох шаардлага байхгүй. Өөрийгөө бусадтай хуваалцах үед ийм сайхан дулаахан, инэрэнгүү, өглөгч, өйг байдлаар хуваалцаж болно гэдэг ийм зөвлөгөөтэй хөзөр байна. За энэ хөзрийнхэн сорилт нь болохоор дандаа өөрийгөө золиослохгүй байх талаар анхааруулгатай хөзөр байна. Хамгийн том сорилт нь. За тэгээ та өөрийгөө золиослохоос айснаас болоод тэгээ би хохирчих үедээ, би дуусчих үедээ, би өөрийгөө юу ч болгочих үедээ гэдэг ч юм уу те. Ингэж хайж ивэл энэ айцуд бол бодит айц бол мөн. Тэгээ ингэхгүйгээр өөрийгөө золиослохгүйгээр бусадтай гоёыг тэгээ гал голомтой хуваалцах. Өөрийн галаараа өөр хүний бусдын галыг ингэж асааж өгч байгаа мэдрэмж төсөөллийг өөртөөсөө хадгалаарай. Тэгээ яг энэ төсөөллийг өөртөө хадгалаад би өөрийнхөө галыг унтрааж болохгүй ч өөрийн галаараа бусдын галыг асааж чаднаа гэдэг ийм одоо юу гэдэг мото гэдэг ч юм уу те зарчмыг баримтлаад энэ үйлдэлийг хийх юм бол энэ үйлдэл 100% амжилтанд хүрэх болно. 100% амжилтанд хүрэх болно. Тийм тэгэхээр бусдад ингээ гал голомтой хуваалцахдаа одоо юу гэдэг юм байгаа те чи миний галыг авах гээд байна гэж ингэж өөрийнхөө галыг хэтэрхийг хамгаалах биш. Тэ өөрөөсөө өгөх ёстой юм хэтэрхийг хамгаалаад өөртөө барих биш. За тэгээд бусдад өгж гинэ, бусдыг хайрлаж гинэ гэсэн нэрээр өөрөө бүр галгүй боллоо, цоггүй боллоо өөрийгөө өрөх биш те. Яг сайхан зүгээр галыг түгээгээл бусдын унтарсан байгалааг ингээл хасаагаал явж яхад боломжтой юм а те. Хохирохгүйгээр бусдыг хайрлаж болно гэдэг энэ зөвлөгөөд авах юм бол энэ үйлдэл нь 100% амжилтанд хүрэх болно. За групп номер 2 таны онцлог ингээ боллоо. Одоо хэрвээ нэмэлт хэсэг рүүгээ шилжицгээе бүгдээрээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор бүгдээрээ ямар сахиус, ямар бурхан таны энэ үйлдэлийг дэмжиж энэ зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна вэ гэдгийг харна. Таны оршлын утга учир ба таны хувь заяаны талаар харна. За тэгээд дараас нь таны хувь заяа энэ үйлдэлтэй яаж холбогдох вэ гэдгийг харна. За ирж буй сорилт ба энэ сорилтыг давах зөвлөгөө. За тэгээ үйлдэлтэн туслах сахиусны синхроныг нь тохируулж өгөх болно. За хэрвээ та нэмэлтийг аммаар санагдаж байгаа бол нэмэлт хэсэг дээр хэрвээ мэдрэмж нь байх юм бол нэмэлт хэсэг дээр та таньсан 10 мэдээлэл байгаа гэсэн үг юм. Хэрвээ үгүй бол заавал хүчилж өөрийгөө хүчлэн байж нэмэлтийг сонсох шаардлага байхгүй тий. Аль болох бид тухтай бид амар байдлаар энэ уншлагуудыг энэ зөвлөгөөнүүдийг хүлээж авбал хамгийн сайн шингэх болно. За тийм байна. Тэгээ нэмэлтийг хоо шийдсэн болвол бэлэн сайхан холбоо суудыг нь бүх зүйлсийг нь бэлтэж өгсөн байгаа. Тэгэхээр шууд аваад шууд үзэх боломжтой. За. Тийм байна. Тэг яасан ч бай дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Түр баяртай. За сайн байна уу? Групп номер 3. За.
Таны уншлага хэлэхэд бэлэн боллоо. Та Исрафэл гээд дуу хөгжмийн сахиусан тэнгэрийг сонгосон байна. За энэ үзэр нь болохоор шууд урлаг дуу хөгжмөнтэй ч гэсэн холбогдно. Гэтэ түүнээс илүүтэйгээр өөрийгөө илэрхийлэх, хүний цог галыг нь сэргээх, тийм гол галантыг нь сэргээх, дотоод сэтгэл зүрхийг нь сэргээх, илэрхийлэх, холбогдох, тийм мэдээлэл дамжуулах гэх мэт илүү гүн, илүү сүнслэг агуулгыг бас утгыг агуулж байгаа юм үзэр байгаа шүү. За, тэгэхээр шууд уншлага руу оръё. За, эхний асуулт болохоор таны бодож буй зүйлийн чанарыг нь харъя. Энэ энергийн шалгалт болох болно. Энергийн шалгалт нь таарж ивэл энэ групп таны групп мөн гэсэн үг. За, групп номер 3 таны бодож буй хий гэж бодож буй зүйл, хэлий гэж бодож буй зүйлтэй. Энэ үйлдэлийнх нь чанар нь юу вэ? Ямар чанартай зүйл вэ? Ямар чанар, ямар сэдвтэй зүйл вэ хараад өгье. За, 5 of Pentacles доош харсан. 3 of Pentacles. 7 of Wands. За, энэ зүйл бол яалтчгүй ажил карьертай холбоотой зүйл байна. Ажил карьер тэ амьдралаа урагшлуулах, бусдын амьдралыг урагшлуулах, санхүү мөнгө. Гэхдээ тийм материалистик нэрэг бол тэгж хүчтэй харагдахгүй. Хичнээн мөнгө санхүүгийн талаар ч мөнж гэлээ. Гэхдээ ажил гэдэг нь голцоо хүмүүсийн түвшнийг ахиулах гэдэг ч юм уу те. Эсвэл зэндаа хүмүүсийн зэндааны ялгаа гэдэг зүйлс дээр анхаарсан гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд байна. Тэгээд тэмцэх, тэ зөв гэж бодож буй зүйлийнхаа төлөө тэмцэх, урагшлах. Энэ зүйлийг зөвөр хийж өргөжлүүлж авч явахыг хүсэх, тэ хүмүүст ажлынхаа сервис үйлчилгээ эсвэл ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг эсвэл ямарваа нэгэн зүйлийг ингэж айгүйх энэ зүйл та нарт хэрэгтэй шүү гэдэг ч юм ингэж хэлэх, тэ. Ийм уриалсан ахиц progress гэх мэт зүйлсийг нийгмийг урагшлуулах гэж шахсан, урагшлуулах гэж оролдсон, юмыг хөдөлгөөнд оруулах гэсэн. Тэг мэдээж ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой сэдв байна. За энэ талаар би жоохон нэмэлт мэдээлэл харъя. Энэ зүйлийн сүнслэг мэдээлэл нь сүнслэг утга учир гэх мэт зүйлс байна уу? Арай гүн түвшний зүйл байгаа болов уу? Page of Wands илэрхийлэх талаар магадгүй тайз дуудуулах гэдэг шууд утгаараа байж бас болно. Илэрхийлэмжийн талаар, мэдээлэл түгээх талаар олон хүнд, аль болох олон хүнд, аль болох маст. Тэг ганц хоёр хүнтэй тулаад хийх зүйл биш. Олон хүмүүстэй, мастай тулж хийх те нэгэн зэрэг олон хүмүүст тэг ярилцах, ойлгуулах, хамтрах гэх мэт ийм сэдвтэй зүйл байна. За хэрвээ групп номер 3 одоо хайртай хүндээ юм хэлэх гэсэн ингэдэг ч юм уу. Ингэж бодож орж ирсэн групп бол биш байна. Гэхдээ та хэрвээ хайртай хүнтэйгээ дотны хүндээ тийм ажил карьерийн талаар гэдэг ч юм уу эсвэл амьдралын зорилгын талаар ярилцах хүсэлтэй бол энэ таны групп мөн. Гэхдээ дотны хүндээ тийм ингээ би тэр үед чамд гомдсон гэдэг ч юм ингээд иймэрхүү гүн мэдрэмжийн түвшний, гүн шархны түвшний, эмзэг түвшний иймэрхүү зүйл болвол энэ уншлага биш байна. За бас хэрвээ хин нэгэн хүнээс та хамт зугаалгаар явъя гэдэг ч юм уу тийм ингээ зугаатай холбоотой, гал энергитэй холбоотой тийм зүйлийг бодож групп номер 3 дээр орж ирсэн бол энэ бас таны групп биш байна. Хэрвээ жоохон практик зүйлс болон ажил санхүү карьер болон ажлын зорилго тийм ажлын зорилго гэдэг чинь бас том зүйл шүү дээ, сүнслэг зүйлс мөн шүү дээ тийм. Иймэрхүү зүйл олон хүмүүсийг хамарч хийх зүйл гэдэг ч юм уу тийм. Ямарваа нэгэн зүйлийг урагшлуулах талаар бодож тэр талаар ямар үйлдэл хийх вэ? Нэг үйлдэл ботсон бөгөөд энэ үйлдэлийг хийвэл зүг байх уугүй байх уу гэж бодож байгаа бол энэ групп таны групп бол мөн байна. Групп номер 3. За одоо уншлага үргэлжлүүлье. За энэ үйлдэлийг хийвэл яах вэ? Энэ үйлдэлийг хийхгүй бол яах вэ гэдгийг харж өгье. Харьцуултыг наваад өгье тийм. За энэ үйлдэлийг хийвэл яах вэ? За тэгээд энэ үйлдэлийг хийхгүй бол яах вэ?
Okay. Энэ ажлынхаа чанар нь болохоор Three of Pentacles буюу ажил карьер бэлэгддэг хүчээр гарч ирсэн. Тэгтэл энэ үйлийг хийхгүй бол доошоо харсан байна. Тэгэхээр ажилд сайн биш ээ. Юу зөөс урагшлахгүй. Таас өөрөө айгу төвчээргүй мэдрэмж төрөх болно. Яах гэж хийхгүй байв да. Эндэр гэдэг ингээд жоохон байж сууж ядах болов. Тэ ингээд жоохон гэд яадаг да нийлэм хийхгүй болвол хэцүү мэдрэмж төрөөдөг. Да нэг тийм хэцүү мэдрэмж төрөө дотроос хатгаад байх болвоо. Тийм. Тэгээд таны бусад ажилтаагаас холбогдож байгаа болов эсвэл ирээдүйд хийх ажилтаа энэ зүйл холбогдох юм чухал нэгэн хэсэг бол мөн байна. Тэгээ энэ хэсэг дутуу байвал бусад ажлууд нь бас юм докторгүй тэнцэргүй болоод эхлэхээр харагдаж байна. Яг ингээд бүрэн бүтэн зүйлийнх нэг хэсэг нэг чухал хэсэг нь байхгүй болж байгаа юм шиг санагдах болноо. Тэгээ та бас хүмүүст жоохон хүүтэн хөндий харагдах болно муухай юм. Юу ч юм шиг тий. Тийм хөндий санагдах болно. Нэг бол энэ ажлыг хийвэл хүмүүс олон хүмүүс таныг олж таньж мэдэж болцсошгүй. Тань дасаж уулзшгүй ийм очиртой хүн байсан юм уу гэд тэ. Гэтэл энэ зүйлийг хийхгүй энэ үйлийг хийхгүй болвол та юм хөндий чигээрээ байх болно. Хөндий хүүтэн санагддаг чигээрээ байх болно гэж харагдаж байна. За харин энэ зүйлийг хийх юм бол шин зүйл гоё хийж болох үстэй. Ингээ шин зүйлийг эхлүүлээд шин зүйл босоод ингээ бүтээд явах боломж бол үнэхээр өндөр байна. Өндөр байна. Гэтэ асуудлууд байхгүй бол байна. Энэ асуудлуудын одоо бүгдээрээ сайхан энэ уншлагаар нь хараад зэгцлээд үгүй тийм боломжит асуудлуудыг нь. За нэг том асуудал нь болохоор мэдээллийг дутуу өргөх эсвэл буруу өргөх. Эсвэл та яг одоо байгаа энэ үйлдэлийнхаа талаар зарим нэгэн мэдээлүүд нь жоохон дутуу байна. Энэ таны үйлдэл дээр нэмж орж ирмээр байгаа тийм ингээд нэмэлт мэдээлэл ганц хоёр нь дутуу байна. Үнэхээр жоохон мэдээлэл дутуу байна. Та тэр зүйлсийг олж мэдчихэд үйлдэл хийгээрэй гэдэг зөвлөгөө байна. За нөгөөх нь болохоор балансаа барихгүй байх үе тий. Та энэ хийх гэж байгаа зүйлийг хитрхи үнгүүтүүлэх гэдэг нь үү? Хитрхи хямдхан байл өмнөр одоо өгөх гээд байна уу тий ажилтай холбоотой юм чи. Үнийг нь болон энэ зүйл зарцуулж байгаа энерги ба энэ зүйлээс авж байгаа ашиг энэ хоёр нь тэнцвэртэй байх ёстойг анхаарна уу? Нэг бол хитрхи их байж болохгүй, нэг бол хитрхи хямд байж болохгүй. Тэ хитрхи доогоор байж болохгүй. За энэ дэр нь зөвлөгөөг нь хараад мэдээлэл нь бол үнэхээр ойлгомжтой гарч ирж байна. Ийм янз бүрийн комплекс зүйл байхгүй зүгээр л шулуун шудраг ойлгомжтой байна. За зөвлөгөөг нь харъя. Тэгэхээр үнгүүтүүлж магадгүй гэдгсэн шүү дээ тийм. Тэгэхээр яаж энэ өгч байгаа үйлчлэгээ гэдэг ч юм уу энэ зүйлийн үн цэнийг нь тэгшхэн байлгах вэ? The High Priestess шууд тараа та ангаалт хийж болно. Одоо сүнслэг сэдв орж ирж байна. High Priestess бол асар сүнслэг хүзэр тийм үү? За High Priestess нь олон юм бэлэгдэж болно. Зөв үед зөв цагт нь гарах юм бол зөв байх болно. За мэдээж тэр тайминг тий зөв үед нь зөв үйлдэл хийх. Окей. Нэг талаар бол тийм байна. Энийг бол та өөрөө сайн мэдж байгаах. За хоёр талхлаар энэ тал дээр ангаалтаа бас хийж болно. Жижиг сажиг нэг л сэтгэлд 100% окей санагдахгүй байгаа зүйл болгоныг ингээд сайхан няхураар талент тасгалтчвал ангаачвал тэг би бол талент засгалыг санал болгоно. Төөрийн хувийн ангаалт хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ ангаачих юм бол үнэхээр сайн байх болно. За бас тэгээ зүн бэлэгтэй холбоотой байгаарай. Зүн бэлгээр нь дамжуулаад сахиус бурхан нь танд энэ үеийн энэ ажлын энийг ингэж хийгээрэй, ингэж маркетлаарай гэдэг ч юм ийм нарийн ширээ мэдээллүүд танд орж ирнэ. Сахиус бурханаас нь. Тийм болохоор зүн бэлэг зүрхээ нээлттэй байлгаарай гэсэн зөвлөгөө орж ирж байна. За бас хоёрын тоо орж ирсэн баланс тэнцвэрийг бэлэгдэж байна тийм. Тэнцвэртэй үнийн дүн тавих нь их чухлаа гэдэг. За 8 of Wands 8-ын тоо. 88-ын тоо гарч ирж байна. 88-ын тоо утга учиртай ажуулцшгүй. Тэгээ 8-ын тоо нь болохоор мэдээж нөгөө нэг эд баялагийг бас бэлэгддэг шүү дээ. Infinity символтэй адилхан харагддаг учраас эд баялагийг бэлэгдэж болдог. Хятадууд болохоор хятад хүмүүс 8-ын тоог юм үржилшин баялагын тоо гэж ярьдаг тийм. Тэгэхээр бэлэгш ажилтай холбоотой уншлах дээр болоо бэлэгшээлтэй санагдаж байна. 8 of Wands, 8 of Cups танаас чи үнэхээр чаддсан юм уу гэдэг ингээд танаас батлахыг өөрийгөө батлахыг шаардж байгаа зүйл болгоноос одоохондоо тий ингээд хязгаа зай тавиарай, зайтай байгаарай.
Тэгээ хүмүүс танаас ингээд чиний бичиг баримт таанаага энэ судалгаа хаана хийсэн чи доктор профессор мөн юм уу гэдэг ч юм уу те яг ямар эрхтэй учраас ямар мэдлэгтэй учраас энэ зүйлийг хийж байгаа гэх мэт таны үн цэнийг шалгасан танаас баталгаа нотлохоог шалгасан асуусан энэ зүйлсүүдийг одоохондоо жоохон хойшин тавиарай. Одоохондоо тэр зүйлстэй битгий нүүрдүүлээрэй. Гэтэ мэдээж одоо хуулийн дагуу, хууль зүйн ёсны дагуу ийм баталгаа хэрэгтэй бол мэдээж тэрийг бүрдүүлнэ тийм үү. Гэхдээ хэрвээ та ялангуяа өөрөө дотроо зааж би ч одоо өөрийгөө их юмд бодгод байна уу гэдэг ч юм уу те. Би энэ зүйлийг хангалттай хөргөж чадах нь уу гэдэг ч юм уу. Хүмүүс намайг буруугаар ойлгочих болов уу энэ гэсэн дотоод эргэлзээ байвал тэр эргэлзээнүүдийг харгалзаж үзэхгүй бараг ангаахчгүй ингээд төр хойшин тавьбал зүгээрээ гэж харагдаж байна. Тэр зүйлсийг бол ангаахгүй байсан ч болно. Зүгээр л хойшин тавьчих. Дими одоо юу гэх юм те дими эргэлзээнүүд те дими эргэлзээнүүд дими таны энергийг барсан зүйлсүүд за бас тэгээд энэ үйлчлэг хийхдээ өөрийгөө батлах гэж ядах хэрэг байхгүй зүгээр л хийх юм аа үйлдэх юм аа гэ үйлдэл ийм зүйл тэгээд ингээд ирээд ингээрээ гэдэг ингээд зүгээр шударгаар хэлээд тэгээд тэр дотор нь баталгаа оруулах шаардлага байхгүй энэ ингээд ийм учраас сайн байхгүй ийм учраас үйлчилдэг байхгүй юу гэдэг ч юм ингэж батлах шаардлага бол байхгүй шүү гэж зөвлөж байна. Зүгээр л тэр одоо зүйлийгээ хийх зүйлээ яг тэр чигээр нь л хийгээрэй тий. Янз бүрээр өмөрөхгүйгээр батлахгүйгээр тий өмөрөхгүйгээр хийгээрэй гэсэн үг. Яг онож байна. King of Pentacles доош харсан байна. За энэ үзэр дээр нь дараа нь бүгдээрээ энэ үзрийг харъя. Одоо болохоор энэ зүйлийн сайн ба муу талыг нь харъя. Тэгээд King of Pentacles-тай холбож харах болно. Яг л энэ бол жоохон ноцтой үзэр гарч ирж байна. Ялангуяа энэ ажилтай холбоотой, тийм карьертай холбоотой сэдв дээр бол King of Pentacles доош харснаа хармааргүй байна. Жоохон ноцтой үзэр гарч ирж байна. За энэ карьерийн энэ үйлдэлийн сайн ба муу тал нь юу байх вэ? Энэ үйлдэлийн сайн ба муу тал нь юу байх вэ? Сайн тал. Энэ үйлдэлийн муу талыг нь одоо харъя. За энэ дотор бас нэг үзрээс Ace of Swords доош харсан байна. За сайн талд Magician доош харсан. Могой доош харсан сайн тал. Худал хуурмыг илчлэх болно. Худал хуурмыг илчлэх болно. Буруу мэдээллийг илчлэх болно. Зөндөө зүйлийг зэгцлэх болно. Тэ мэдээлэл байхгүй байгаад байгаа юм сүудэртэй мэдээллийн цоорхойнууд, мэдээллийн сүудэртэй зүйлсүүдэд ингээд сайхан юм цоорхойнуудад худал хуурмаг ингээд шургаж орж ирэх боломжтой байдаг. Хүмүүсийн эргэлзээ шургаж орж ирэх боломж ингээд үүсчдэг, сүудэрт үүсдэг гэдэг шиг тэ. Тэгэхээр энэ цоорхой болгоныг сайхан бүгэлснөр бүглэх нь сайн юм аа. За энэ зүйлийн муу тал нь болохоор Eight of Swords, Queen of Wands. За энэ зүйлийн муу тал нь бол голцоо та жоохон хохирох үе те та буруугаар ойлгогдох үе. Та жоохон юм баригдах үе, юм жоохон атаканд өртөх үе те шүүмжинд өртөх үе, олны шүүмжинд өртөх үе гэдэг ч юм уу те ийм эрсдэл бол байна. Ялангуяа та өөртөө итгэлгүй байхдаа хичвэл те өөрийгөө хамгийн гоёороо мэдрээгүй байхдаа энэ үйлдэлийг хийчих юм бол бусад хүмүүс таны тэр өөрийгөө хамгийн гоёороо мэдрээгүй ашиглаад ингээд таныг янз бүрээр хэлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд байх боломжтой. За бас өөр энэ зүйлийн сөрөг тал нь гэвэл хүн болгон бас хүлээж авахгүй. Хүн болгонд таарахгүй, хүн болгон хүлээж авахгүй. Дургуутсах те ингэх хүмүүс байх болно. Жохон хялалцах хүмүүс бол байх болно. Okay, King of Pentacles. Тийм учраас та энэ зүйлийг амар олон хүн төрнэ, олон хүний сэтгэл төрнэ, олон хүн энэ зүйл дуртай байна гэж бодсон бол бас яг тийм ч биш юм байна. Тэгээ одоо энэ дээр нь тодруулахад авъя. За King of Pentacles-ийн тайлбарыг нь одоо авъя. Eight of Wands, the Hermit. За Eight of Wands, the Hermit. Доош харсан байна. За дахиад нэг тайлбар үзэр авъя. Тодруулга авъя.
Guilt. Гэмшил. Тэгээ энэ юусоо энэ зүйлийг та за бусдад сайн хийх гээд байгаа бололтой те ямар ч зүйлээс энэ үйлдэл нь олонд хүртээлтэй гэж та бодсон юм шиг байна гэж зөвхөн харуулж байна. Олонд хүртээлтэй, бусдад сайн, бусдад хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй гэж боджээ. Гэтэл энэ зүйлийг хийх нь одоо санхүүгийн солилцоог болий те ирэх авах өгөх гэдэг энэ ашигыг болий. Тэрийг үл тооцоод та тооцвол энэ зүйлийг та хийх үү? Хийх байсан уу? Тэ дэлхийн гараг дээр мөнгө санхүүгийн солилцоо ашиг тэр гэх мэт зүйл оршдог байсан бол та энэ зүйлийг хийх байсан уу? Одоо би танаас юу гэж асуугаад байна вэ гэхээр энэ зүйлийг хийх нь танд гоё санагдаж байна уу? Танд эсвэл та өөрийгөө жаахан гаргуунд гаргах гэдэг нь үү? Тэгээ хэрвээ биш ер нь бол хүзрнүүд нь таны нэлээд өөрийгөө гаргуунд гаргах гэдэг байна. Ер нь бол нэлээд өөрийгөө жаахан золиослох гээд байна тий. Өөрт гоё байдлаар, өөрт кайфтай байдлаар өөрөө хий гэж хүсэж хийхээс илүүтэйгээр нийгэмд ийм зүйл яхах хэрэгтэй, энэ ажлыг урагшлуулах хэрэгтэй гэж бодоод ингэж хийх гээд байгаа тал харагдаж байна. Ингэнгүүт та өөрөө жоохон хохирчих боломжтой. За хичнээн мөнгө санхүүтэй боллоо ч гэсэн таны нэр хүнд амар амгалан тий. Тэгээд дими хүмүүст одоо юу гэх юм олон нийтэд өөрийгөө цацгах гэдэг ч бас жоохон хэцүү зүйл шүү дээ тий. Олон нийтэд яг өөрийнхөө ямар талыг харуулмаар гэдэг хүн өөрөө сайн шийдэх хэрэгтэй байдаг, бодох хэрэгтэй байдаг, зохицуулах хэрэгтэй байдаг. Та бол өөрийгөө арай жоохон шалталж гаргах гэдэг байна уу тий. Энэ тал дээр нэлээд анхаараараа энэ тал дээр үнэхээр асуудал бол байна. Гэхдээ энэ хийх гэж байгаа үйлдэл нь бол ер нь бол сайн хэрэгтэй үйлдэл бол ялтчихгүй мүү. Шинжилтийг үүсгэж чадна. За гэхдээ тань дээр жоохон ийм сөрөг энерги их өөрийгөө та сөрөг энергинд нэлээд илчлэх биш юм аа. Ингээд expose гэж үг байдаг. Expose. Тэгээ одоо ингээд гэртээ дулаахан сууж яснаа гадаа гарч байгаа ч юм шиг ийм энерги гадаа хүүтэнд гарч байгаа юм шиг тий. Тэгэхээр ингээд хүүтэ агаарт та нэрвэгдэхүйц болж байгаа гэсэн үг шүү дээ. Түүний ядлаар янз бүрийн үзэл бодол, янз бүрийн шүүмж, янз бүрийн муухай мэдрэмжүүдэд та жоохон нэрвэгдэхүйц болох юм аюул бол байна. За энэ аюулыг яах вэ? Тэгээд энэ зүйлийг хийхгүй байх хэрэгтэй юм уу? Тэгээ надад одоо харагдаж байгаагаар бол та жоохон аргачлаас болоод яг өөртөө кайфтай байдлаар гэдэг ч юм уу тийм. Эсвэл жоохон өөрийгөө хамгаалаад, өөрийгөө хайрлаад ингэ хийжүүл болох юм шиг санагдаж байгаа боловч сахиусны юу гэж хэлэх нь бүгдээрээ сахиусны зөвлөгөө харъя. Энэ тал дээр тэгээ яавал зүгээр вэ? Яаж хийвэл зөвдөх вэ? Яаж хийвэл өөрт ч сайн, бусдад ч сайн байх вэ? За энэ үзэрнүүдийг харъя. Neptune, Athena, 8th house, South Node conjunction. За үзэрнүүдийг анзаарч явлаа. Mars motion. Тэн жоохон төвчээр таах хэрэгтэй, жоохон хүлээчих хэрэгтэй. Их юм яарч сандарч битээ. Битээ бас тэмцэл болгонд үгүй гэж хэлтэй. Тэмцэж байгаа, хүсэх байгаа гэж байгаа. Хүн болгон зүгээр л үгүйг хэлчих тийм. Тэр зүйлстэй битээ тоглол те битээ наад энэ тэм зүйлсээ зүгээр л орхигдуулчих. Хэрвээ тэмцэх шаардлагатай бусдад одоо шахах шаардлагатай байвал битээ тэгээрээ. Зүгээр айсаар нь орхих хэрэгтэй. За өөр зөвлөгөө басарыг. Perception moon энэ үзэр түрүү унсан үзэрнүүд байсан moon харах өнцгөө өөрчил. Энэ зүйлийг харах өнцгөө өөрчил. Ерөөсөө тань руу халлага ирж болцсохгүй юм аюул байна тий. Ийм сөрөг энерги, муухай энерги, хатуу энергинд жоохон илчлэгдэх гээд байна гэдгсэн. Гэхдээ таныг бол амар юм мах биеэр хохирно гэж бол би хэлээгүй. Зүгээр одоо юу гэдэг өөрийнхөө талаар бичлэгийг онлайн орчинд ахын бол хүмүүс үзчихэд хялалцдаг, ярваадаг ингээд иймэрхүү энергинд бол та нэрвэгдэх гээд байгаа харагдаад байгаа тийм. Ийм далдуур гэдэг ч юм уу тийм. Ил ба далдуур гэдэг ийм сөрөг энергинд жоохон илчлэгдэх гээд байгаа.
Тэгээ энэ тал дээр та энэ байдлыг болиулахын тулд өөртөө ээлтэйгээр хийхин тулд өөртөө зөв байдлаар хийхин тулд заавал ямар нэг үйлдэл хийх шаардлага байхгүй. Заавал энэ одоо хийх гэж байгаа үйлдлийн айл нэг талыг нь өөрчлөөд авах шаардлага бол байхгүй. Бодит үйлдэл хэрэггүй. Зүгээр энэ нөхцөл байдлыг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Энэ нөхцөл байдлын талаар мэдэрдэг мэдрэмжээ өөрчлөхөд болно. Тэгээ энэ зүйлийн талаар та ямар мэдрэмжтэй байна? Ямар харах өнцгтэй байна? Энийгээ өөрчлөх юм бол дотоод ертөнц дотоод үйлдэлээ хийж буй дотоод байдал дотоод оршихуугаа өөрчлөх юм бол гаднах байдлаас дагаад өөрчлөгдөнө. Түүнээс биш өөрийгөө өмөрчсөл өөрийгөө илүү халахлах гэдэг ч юм янз бүрийн үйлдэл бол энд бол тийм нэг зуртай ач холбогдолтойгоор шийдэл болж чадахгүй. Мөн гэдэг нь болохоор бидний эмоц болон дотоод ертөнцийг бэлэгддэг үзэр байгаа. Тэгээ motion буюу Марс ангараг гараг нь болохоор дандаа гадны зүйлсийг бэлэгддэг. Хийх, үйлдэх, бас би гэсэн юм энерги бэлэгддэг үзэр доош хараад гараад ирсэн. Тэгэхээр үйлдэлийг битгий дотгошоогоо л дотоод ертөнцөө л өөрчлөлтэй. Энэ зүйлийг хийх хандлагаа л өөрчилж өгөх гэдэг зөвлөгөө. Энийг яаж хандлага өөрчлөл зүгээр талинцгал хийх үү эсвэл зүгээр л одоо сонголтоор хийхэд болох уу? King of Cups. Тийм энэ зүйлийг та амар за энд олон талын зөвлөгөөнүүд орж ирж байна. Нэг талаараа та энэ зүйлээс жоохон сэтгэлээ татаж авах хэрэгтэй. Хитрхи ингэж сэтгэлээрээ чичирч дайрч хэрэггүй. Тэг хитрхи яагаад хүмүүс авахгүй байна? Яагаад хүмүүс энийг хүлээж авч сонсохгүй байна? Өөрсдөд нь хэрэгтэй зөв штэ гэл ингээд айгүй чичирх бол дэмий харагдаж байна, дэмий. За хоёрт нь бас та хийж байгаа зүйлтэй жоохон сэтгэл дотоод байна. Яагаад гэвэл жоохон стресс буюу ийм жоохон хүүхдэн байдлаар хийх гээд тэр хийж байгаа зүйлдээ жоохон дулаахан хандаад, дулаахан нөөлөхтэй хандаад гэхдээ хитрхи юу яаж биш, зуурч биш, нөөлөхтэй ханднаа гэдэг чинь нэг сүртэй ач холбогдлогоо тоохгүй байгаа зүйлийг ч гэсэн хүн нөөлөхтэй зөөлхнөр дулаахнаар хийчих болдог доо, дулаахнаар ингээд гой сайхан тайлбарлаад ингээд инээгээд мишээгээд хийчих болдог. Тийм тэр хүмүүст та жоохон дарамттай санагдах эрсдэл байна. Тэгэж санагдаж болохгүй. Сайхан юмыг аясаар нь ингээд хийгээд аясаар нь байлгаад тэгээ сайхан нөөлөхтэй байгаад хийж байгаа зүйлээ сайхан ингээд дулаахын энергитэйгээр тайван энергитэйгээр сайхан тэг зөөлхөн бөөдөн дээр галын хажууд бөөдөн дээр суудсан гал гэдэг нь болохоор гэрийн зуухны хажууд бөөдөн дээрээ суудсан тэгээ өө сайхан халуун цай уунгаа ингээд ярилцж байгаа ч юм шиг иймэрхүү vibe байвал шүүмжлэх муухай атак оруулж ирэх хүмүүсүүд эрс багасах болов тэгээ тэр таны энэ хийж байгаа үйлдэлийг хүлээж авах хүмүүсүүд нь яагаад ингэж муухайгаар хүлээж аваад танилуу эргүүлээд муухай мэдрэмжийг төрүүлэх вэ гэхээр тэр хүмүүс та тэдэрлөө атаклаад байна гэж бодох андуурч болцсошгүй учраас ингэж эргүүлж таныг атаклж магадгүй байдалтай байгаад байна. Тийм тэгэхээр энэ ихтэй ингэ би нэг хийх ёстой болох ёстой гэх ингэ жоохон чичирсэн энерги тавьж явуулах хэрэгтэй. За тэгээ оронд нь энэ нөхцөл байдлын үннийг нь олж харах хэрэгтэй. Энэ үйлдэлийнхаа үннийг нь олж харах хэрэгтэй. Ямар учиртай юм хүмүүс шүүмжлэх хүчин зүйлийг яг бодит үнэн бол юу юм гэдэг дээр айгүй баттай тогтох хэрэгтэй. За тэгээ айгуугаа нөөлөхтэйгээр ингээд сайхан зөөлхөн дулаахнаар энэ зүйлийг үйлдэлийг хийх хэрэгтэй. Эхлээд сэтгэлээ сайхан дулаацуулж байгаа. Тэгээ дараа нь үйлдэл хийх нь шүү дээ, Хийх ёстой зүйлүүдээ хийх нь. Таны хийх ёстой зүйлсүүдийн дэс дараа стратеги гэдэг ч юм уу төлөвлөгөөнд бол нэг асуудал байхгүй харагдаж байна. Тэрийг хийдгээрээ бол хийх. Гэхдээ гол нь дотоод сэтгэл, дотоод мэдрэмж, энерги дулаацуулж агаад хийх хэрэгтэй шүү. Тэгээ хэрэг тайз майзан дээр гардаг зүйл бол тайзан дээр гарахаас өмнө сайхан сэтгэлээ дулаацуулаад амгалан болж байгаа тайзан дээр гараарай гэдэг шиг зөвлөгөө байна шүү. За тийм ээ. Тэгэхээр уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Нөгөө хоёр группээ бодвол хамгийн урт уншлага боллоо. За одоо бүгдээ нэмэлт хэсэг рүүгээ шилжицгээе. Нэмэлт хэсэг дээр нь болохоор ямар сахиуснууд таны нүглийг дэмжиж таны энэ зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна гэдгийг харна. За таны оршлын утга учир ба хувь заяа юу вэ гэдгийг харж өгнө. За тэгээд таны хувь заяа энэ үйлдэлтэй яаж холбогдож байна вэ? За тэгээд ирж буй сорилт ба зөвлөгөө энэ асуудалтай холбоотой. За тэгээд эцэст нь үйлдэлтэй туслах сахиусны синхрон зөвлөгөөг синхрон дохоог нь харж өгөөд уншлагын бүрэн бүтэн болох болно.
За хэрвээ нэмэлтийг аммаар санагдаж байгаа бол нэмэлт хэсэгт нь тань зориос арвин мессеж байгаа л гэсэн үг юм. За хэрвээ үгүй бол заавал нэмэлтийг хүчилж албатаж сонсох шаардлага байхгүй шүү. Тийм бол та бусад бичлэгүүдийг сайхан скроллдож харж агаад аль нэгийг сонгоод хамгийн татагдсныгаа сонгоод сонсох юм бол тэнд нь танд арвин мэдээллүүд байгаа юм аа. Тэгээ цаг огноо үл хамаарч байгаа шүү. Гэдгийг сануулж хэлж өгье. За тийм байна. За яасан ч бай дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Түр баяртай.